Хай би хотод ирээд диплома авсан. Тэгээд тэр үеийнхээ юм бичиж үлдээмээр санагдаа гоё влог хийж байна. Гэтэ нэг амар сайн влог хийж чадаагүй болохоор юу ч гэсэн битээ шүмжлээрээ. За ямар ч сан хот руу нисгээд хүний хоёр талдаа билет бол сая төгрөг болсон. Тэгээд зөвхөн 3 дахь өдөр нислэг явдсан байлээ. Бид хоёр одоо Iron Mongolia-г онгоцоор ерөнхийдөө нисэж байна. Тэгээд та нар билет захиалахаар бол Iron Mongolia-р ороод захиалаарай. За. Хоёр буудлын дээрсэн манай буудал 7 хоногийн 4,000 юан. Тэгээд буудлынхаа талаар илүү дэлгэрэнгүй рил оруулсан байгаа. Та нар ороод үзээрэй. Манай робот гоё юм авчирж өгч байна. Одоо юу авчирч өгч харуулъя. Төрс өдөр болж байгаа. Тэгээд юм лавцсан уул нь англиар I love гэдэгээс авахгүй тэгсэн чи тэрний хятадаар амар сонио лавчж. Тэгээд сая гал авах гээд доошо бууц. Угаасаа намайг өгч байгааг мэдсэн бах үү. Юу ч гэсэн 12 болгонгод лагийг нүлээлгэнэ. За тэгээ маргааш нь Хайланг ончан гээд төөрөө нь яваад тэгээд үнэхээр авах юм олдоогүй. Тэгээд Starbucks ороод юу ч гэсэн юм авъя гээд Starbucks-аас бичлэг хийж байна. Үнэхээр влог л хийж чаддгүй мэн. Аль Starbucks юм авч байгаа харуулах гэсэн. Дэлгүүр дотор нэм гахаа маха байгаад сайн амар сонио. Энтхийн хүнсний дэлгүүр нь амар цэгцтэй юм байд, цэвэрхэн. Тэгээ бүх юмаа яг ингээд гоё уут мууданд хийгээд бүгднийг гоё баглаа тавьчихсан бэлээ. Тэр надад аяг их таалагдсан. Тэгээд авокадогийн хувьд гэх юм бол Монголд байдагтай ер нь төстэй. Гэхдээ бас Монголд байдгийг одоо л арай хямдхан байсан. Гэхдээ яг энтхийн өртгөр бодох юм бол бас ялгаахгүй үнэтэй юм бэлээ. За будаа бол өстой янз янз төрлөөрөө харагдчихээн. Тэгээд сайн санагдаад бичлэгийг хийцэн. Тэгээд бид хоёр одоо эндээс гараа манай сургууль руу. Энэгийн сургууль байна. Хотын сургуулийн 1-р байр. Нөгөө байр нь эндээсээ бүр хамаагүй том юм бэл. Хоёрдны байрууд нь айн тэнд. Нэг юм номын дэлгүүрт орж ирлээ. Ингээ хоёр давхартай. Ингээ хүүхдүүд суудаг. Хэсэгтэй. Ийм дэлгүүр багч энд. Хараа. Ийм том номынсаа. Эндээс кофе шопта. Ингээ аимс зөндөө юм зардаг. Айгуу бол ном пянс эдэр зард юм байлээ. Тэгээ манай сургуулийн зүүн хаалган дээр байдаг юм дэлгүүр байсан. Тэгээд энд айгуу их хүмүүс дугуй унж, мопед унж явдаг. Бид хоёроос тгийгсэн ч гэсэн нөө заавал иргэний үнэмлэх хэрэгтэй байдаг. Болохоор унаагүй. Манай сургууль ер нь бол 2 байртай ахгүй. Тэгээд энэ нь яг төвд байдаг байр нь. Яг миний сурч ирсэн сургууль болохоор энэ бол биш. Гэтэ энэтэй адилхан. Эндээс 2 дахь том сургууль байна. Диплом аваад баярсан үнэлгээг ерөөсөө зургийг аваад харахгүй. Манай буудлын нэрээ гоё бассейнтэй. Тэгээд цаашаа харуул ингээд амар гоё том барилгууд нь харагдаад тийм гоё үзэмжсэйтэй бассейнтэй. Тэгээд өөрөө алга бассейнээс хасэлсэн. Маргааш нь бит хоёр юм дажаагийн сүм утсан. Тэгээд хүмүүс өрмийн зураг авалт хийжсэн. Тэгээд сүмийн хувьд гэх юм бол ерөнхийдөө хийд гэх юм уу улааны шашин гэж одоо байдаг, шарын шашин гэж байдаг шүү дээ. Ерөнхийдөө тийм бурхтуудтай тийм хийжсэн. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь удахгүй одоо таньд яригадаад байгаа. Ямар ч гэсэн зураг морог авахлаа хотод идвэл заавал үзэх ёстой газрууд энийг юм бэлээ. Энийг үзээгээвэл 35 яныг тэнд төлөөд тэгээд орд юм лээ. Сурагч бол 17 хоног лөө. Гэтэ сурагчийн карт мартан заавал байх ёстой шүү лээ. Тэгээд орсон. Өөр энэ хоёр уул нь орой ирвэл зүгээр өдөр ер нь димээ ирээд димээ юм бэлээ. Дэлгүүр мэлгүүрээс нь гоё юм авъя үзээгээл ирж олно. Зураг мураг бол дэжгүй гарцсан. Тэ. Хаалга нь ийм том. Өдний хаалга. За баяртай дажоо. Тэрийн Big Pizza гээд хоолны газар орсон. Хүний 79 оноор хүснээрээ идэж болдог буфет маягийн пиццаны газар гэх юм уу? Нэмонгу боёе. Өвөр Монголын музей гэх юм уу? Амар том. Гаднаасаа дотроо 2-3 цаг явдаг гэсэн. Ороод үзэж байна. Йоо энэ шатаар надаа яаж надад хараад бүр зүгээр гутарчлаа.
За энэ болохоор Өвөр Монголын музей байгаа. Тэгээд Өвөр Монголын музейн дотор айгүй олон төрөлтэй юм билээ. Бид хоёр ихсэн андуураад одоо энэ харагдаж байгаа жоохон хуучин дээр үеийн он цагийг харуулсан тийм музей рүү орцсон. Тэгээд жоохон уйдадсан. Гэтэ яг хоо ганц хоёр юм мэдэж бас харсан. Тэгээд ер нь бол яг байгалийн музейтэй төстэй одоо концепттэй гэх юм уу да. Гэтэ эндээс гараад бид ирээдүйн музей орсон. Одоо тэгээ ирээдүйн музейн бичлэгнүүд явах гэж байна. Ирээдүйн музей бол надад аюу их таалагдсан. Маш олон төрлийн сонирхолтой нээлтүүд тэгээд ирээдүйн бас ирээдүг харуулсан гоё юм нэстэй мэлээ. Миний үе. Яа, энэ става. Ой. Тэгж харж ирдэг. Яа, одоо жинхэнэ нөгөө ирээдүйдээр ирлээ. Яа, ингээд сансрын хөлөг рүү орох чинь. За, сансарлуу нисгэр бол ингээл нисэн бэ. 航天员注意，这里是指挥中心。神舟飞船即将启动返回程序。各就各位。 яа, сансрын хөлөг одоо арч хэсэг буюу яг хардаг хэсгээр ирсэн байна. Биш юм байна. Хаад үсний дараа. Сансрын хөлөг юм хараа. Эцэг зургуулж орд юм байна. Нэг шиг юм хэсэг маа төсөө харагдана. За тэгээд нээс нэг юм байна. Ингэж онцтой юм байна. Тийш ингэж нөгөө талаа мөс харах юм байна. За, үзээ гараад ирлээ. Энэ дотор нь ирээдүйн музей нэт юм биш үү? Энд нь бол дандаа хуучин юмнууд гэдэг юм байна. Ер нь аюу ядрах юм байна. Бидээд тэгээд ус мустай ирээрээ амар амар цангат юм байна. Alipay гэдэг энэ аппликейшн дотор Oloma гэдэг энэ аппликейшн бас дахиад давхар явж байгаа. Тэгээд энэс хоол захиалж идсэн. Үгүй идэх чинь. Энэ болохоор энэ 40 оны хоол сая 17-28 болж байхад захиалсан. Тэгээ одоо доор ирсэн байна гэсээ залгаж байна. Одоо яг 17-58 болж байна. Тэгээ дахиад ийм нэг юм жижиг юм бас идэх юм захиалсан байгаа. Тэгээд одоо робот хүргэж өгдөг. Тэгээд айгүй хурдан хүрэлтийн системтэй гэдгийг танарт харуулах гад бичлэг хийж байна. Хоёр юм ирсэн шүү. Хараа каулын гэдэг нэг юм байдیں۔ Одоо маргааш явах гэж байгаа болохоор дахиж идэж чадахгүй байх гээд захиалсан. Тийм одоо стрит фуд гэх юм. За хөхтөөс явах гэж байгаа сэтгэлээ хэлээрээ. Монгол руугаа буцаага явж байна. Одоо 7-оос ниссэн. Тэгээд жижиг онгоцны буудлын дээрээс нисдэг болсон гэсэн. Хажуудлын гадаад онгоцны буудлын дээр тийш нь явж байна. Хөхөд бол амар дутуу байна уу? Хэсэг нэг гоё юм харуулах. Хэсэг дээрээ тэрэн дээр үнэ ингээд үнэ нь ингээд гардаг байхгүй юу? За миний хөх хотод ингээд хийсэн влогийн хүрээнд дуусч байна. Тэгээд би удахгүй гоё storytelling-тэй 16-оос хойшоо яаж оюутан болоод ямар байдлаар суралцаж төгснөө бүгд ингээд гоё бичлэг болгоод хийх гэж байгаа. Тэгээд тэр бичлэгийг маань та нар бас үзээрэй. За тэгээд үзэнд маш их баярлалаа. Subscribe-ээр хавтаа бартараа баяртай.